3. Үнцэрхэг бизнесмен. Оросын хаягдлыг олж болгосон энэ мэд түүх 1-2 удаа болсон бол тохиолдол гихсэн. Гэтэл хэд удаа давтагдахыг юу гэж нэрлэх вэ? Ад сорьсон, хиймэр шалгасан тэр мэд үйлдэлээ дахин үйлдэх тордайнган болдгийг дэгвэл хэн гэж тодорхойлбол онох вэ? Хил ам хэрүүл тэмцэл дагуулсан Алтан дорнод Монгол компани худалдаж авсан домгийг төр хойж тавиад Монгол улсын анхны үндэсний гэгдэх сүлжээ зочид буудал байгуулсан тухайн зохис дурдахгүй бол болохгүй. Тэр анх Баянголын хажууд корпорат зочид буудлыг босгосон юм. Хүмүүр ийм том зочид буудлын хажууд ийм жижиг буудал бариад ордог олохгүй юм биш үү гэж байсан ч Гамболд сурсан зангаараа эрсдэл хийхээс хулч хийсэнгүй. Энэ түүний социализмын бүтээн байгуулалтыг хөвчилж авахаас илүүтэй шинэ бизнес бий болгоё гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Тэр тусмаа шинэ бизнес нь үндэсний дархлаагаа хадгалсан, дотоодын зах зээлээ хамгаалсан бизнес байгаасаа гэж боджээ. Ингээд зочид буудлын бизнест хөрөнгө оруулж, хотын төв болон нөхдийн аманд дотоод гадаадын ажил хэргийн уулзалт, арга хэмжээ, хурал, амралтын зориулалтаар зочид буудлууд барив. Өнгөрсөн жил 3 дахьыг нь барьлаа. Мөн 2015 онд Монголд маш дутагдaltaй байсан олон улсын хурал, entertainment, сургалтын зориулалттай 1200-ны суудалтай олон улсын стандарт хангасан концертын танхим зочид буудлын комплекс барьж байгууллаа. Эндээс үндэсний чиг баримжаатай нийгмийн үүрэг хариуцлагатай бизнесмен гэх тодтгол илэрдэг. Ямар хүн ганцгийн 8 эрхэлж олсон хувийн буюу хармааны мөнгөөр мэрэгжлийн инженеринг бүхий концертын зал, театр байгуулна гэж шийдэх билээ. Эндээс улс орны хөгжилд бизнесмен бүр хувь нэмрээ оруулах учиртай гэсэн итгэл үнэмшлийн үнэр ханхалж байх шиг. Хожим гадаадын хөрөнгө оруулалттай Шангрила зочид буудлыг Монголд барихыг эсэргүүцэх үед ч энэ санаа нь тод цухалдсан. Тухайн үед Шангрила орж ирснээр Монголын үндэсний хитэн зочид буудлуудад өхлийн цохилт өгч байна гэж ярьж байлаа. Түүний зөв байсан юм. Бүгд найрамдах Солонгос улс, Сингапур зэрэг улс дотоодынхон бизнесийг хүлд оруулж, гадаадынхантай өрсөлдөх чадвартай болох хүртэл дэмжиж, бойжуулах бодлого баримталдаг. Бойжилт явагдажгүй эхний жилүүдэд гадаадын хүчтэй том брэндүүд орж ирэхийг бодлогоор хязгаарлаж өгдөг юм билээ. Гэтэл Монголд үндэсний хэдийг ад шоу үзэж гадаадын бизнесийг харин ч хөхүүлэн дэмжих маягтай. Магадгүй яг энэ цаг мөчөөс л Гамболд ер нь улс төрөөр оролдож эхэлсэн байж мэднэ. Иргэддээ итгэдэггүй, үндэсний бизнесээ дэмждэггүй байдлыг дотор нь орж байгаа засаж залруулах хүсэл төрсэн байх. Монголын олон бизнесмен Гамболчиг татвар, авилгалтай тэмцэх газар, цагдаа, тагнуул гээд бүх газрын хаалгыг татаж үтсэн байхыг үгүйсэхгүй. Гамболдлог бизнес эрхлэх 20 жилийн хугацаанд шалгуулаагүй өдөр сар ховор юм гэсэн. Тиймдээч түүнд нэг гомдол бий. Гомдол гэж нэрлэж болох хэсэг нь эргэлзээтэй. Жинхэндээ бол уур бухимдал гэвэл зохино. Монголын төр үндэсний хөрөнгө оруулагч бизнесмэнүүдэд үргэлж хардаж, довирчин тонуулж харан дуудана. Гадаадын хөрөнгө оруулагчдад болохоор илэгтэй хандаж, байдаг татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд барьжгүй. Тэд татвар төлөхөөс зайлсхийж, хамаг баялагын завшиж тоноод зөв зүгээр гараад явчихна. Харин дотоодын хідэн ашиг олж базаасан юмгүй хэрнээ татвараа заавал төлж, муу хилүүлээд татвар цагдаагаар дарамтлуулаад шоронд орхон ороод явж байна. Энэ бол бухимдахаас аргагүй алагчлал юм. Гамболд энэ талаар үндэсний бизнесмэнүүдэд бяд суугаагүй балчир гэж дүгнэдэг. Би өнөөдөр бизнесчдэр, улс төрчдэр чи бацаан гэж хэлүүлсээр явж байна. Бид үнэндээ төрөөс баяжсан цагаан гартай, цагаан захтай ах нарын гой ганган хүүхдүүдээс ч дорд үзэгдэж байна гэж ярьсан. Хатуу үнэн ийм л байгаа.